Стандартчил дараагийн асуудал стандартчил техникийн зохицуулалт итгэмжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх хэсэх асуудлыг ярья. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын шадар сайд Инх төвшин танилцуулна. Инх төвшин сайдыг эндэрт урьж байна. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ стандартчил тохирлын үнэлгээний тухай хуулийг хэрэгжүүлснээс хойш 10 гаруй жил стандартчил хэмжил зүйн байгууллага олон улсын стандартчлалын байгууллагад гишүүнчлэлээр элсэн орсноор 30-аад жил Монгол улс дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэж гишүүн орнуудын хүрээнд мөрдөгдөж буй худалдааны хэлтсэрийг хүлээн зөвшөөрч нэгдэн орж ажилласнаар 13 жил болж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа стандартчил тохирлын үнэлгээний тухай хуулийг улс орны нийгмийн эдийн засгийн харилцааны өөрчлөлт, шинжилтэд уялдуулан сайжруулах, түүнчлэн Монгол улс дэлхийн худалдааны болон олон улсын бүс нутгийн стандартчлалын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл худалдаа үйлчлэгийн чанар аюулгүйн шаардлагыг стандартаар тогтоох, түүнийг үнэлэх, хүлээн зөвшөөрч баталгаажуулах харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчноо олон улсын нийтлэг жишг зарчимд нийцүүлэн шинжлэх шаардлагатай байна. За үүнд нэгдүгээрт нь Монгол улсад мөрдөх стандарт техникийн баримт бичгийг сонгон хэрэглэх, тэдгээрийг боловсруулах, хүлээн зөвшөөрч батлах бүхий л үйл явцад нээлттэй эд толд оролцооны тэгш байдлыг хангаснаар үйлдвэрлэгч, хэрэглэгч чинь үндэсний стандартад эрх ашиг сонирхлоо тусах нөхцөлийг бүрдүүлнэ. Хоёрдугаарт нь стандарт сонгон хэрэглэх хэлбэрт шилжснээр бизнес эрхлэгчид зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэхэд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, ингэснээрээ нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэж, ашиг орлого нь сайжрах улмаар Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө авчирна. Гуравдугаарт нь дарамт шахалтгүйгээр өөрийн сонголтоор стандартыг хэрэглэснээр бизнес эрхлэх таатай орчин бүрэлдэж, үйлдвэрлэл явуулах, олон төрлийн шинэ технологи, инновацийг нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэхэд дэмжлэг болж, аж үйлдвэр эдийн засгийн хөгжилд хүргэнэ. Дөрөвдүгээрт нь стандартыг үйлдвэрлэл худалдаа, тохирлын үнэлгээний хүрээнд иш татах, хууль эрх зүй, зохицуулалтын баримт бичигт иш татах замаар заавал мөрдүүлдэг олон улсын нийтлэг жишгт шилжинэ. Тавдугаарт нь нийтийн ашиг сонирхол, хүн малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг олон улсын нийтлэг жишг зарчимд нийцүүлж техникийн зохицуулалтаар шийдвэрлэж байх. 6 дугаарт нь үйлдвэрлэл бараа үйлчлэгээний чанар аюулгүй байдлыг хангахад чиглэсэн стандартчил тохирлын үнэлгээ, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагааны хамар хүрээ, ажиллах зарчим бүтэц, зохион байгуулалт, эрх үүргийг нарийн хвшлэн тогтоох улмаар үйлдвэрлэл худалдаанд байгаа техникийн саад тодгор хүндрэлийг багасгах замаар олон улсын гэрээ хэлтсээрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломж орчныг бүрдүүлэх. 7 дугаарт нь тохирлын үнэлгээний үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрөх олон талт хэлтсээрийн шаардлага шалгуурт нийцүүлэн үндэсний итгэмжлэлийн тогтолцоо болон үйл ажиллагааг зохион байгуулах. 8 дугаарт нь хуулийн нэр томьёог уг хуулийн төслийн агуулга, олон улсад нийтээр даган мөрдөж буй аргачлал, арга зүйн удирдамж зааварт нийцүүлэх. Хуулийн төслийг боловсруулахдаа Улсын их хурл, засгийн газар, төрийн бус байгууллагын төлөөлөл, Европын холбоо, Монгол улсын засгийн газар хооронд байгуулсан Монгол улсын стандартчлалын тогтолцоог шинжлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн шинжилжээр гаргасан зөвлөмж дүгнэлтийг үнэлсэн болно. Энэхүү хууль батлагдсанаар дараах ач холбогдолтой. Стандартчил техникийн зохицуулалт итгэмжил тохирлын үнэлгээний үйл ажиллагаа олон улсын нийтлэг жишгийн дагуу явагдах эрх зүйн орчин бүрдэнэ. Техникийн зохицуулалтаар бараа бүтээгдэхүүн, үйлчлэгээний чанар, аюулгүйн үзүүлэлт, шаардлагыг хуульчлан тогтоосоор нийтийн ашиг сонирхол, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдал хангагдаж улмаар төр иргэн аж ахуйн нэгж байгууллагын хариуцлага дээшилж идэвх санаачлага нэмэгдэнэ. Тохирлын үнэлгээний байгууллагууд тавигдах шаардлага зохицуулалт тодорхойлж, үйлдвэрлэл худалдаанд дах техникийн саад тодгор хүндрэл бэрхшээл багаснаа. Дараа нь техникийн зохицуулалт, итгэмжлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны хамар хүрээ, эрх үүрэг тодорхойлж үйл ажиллагааны үр дүн дэвшилнэ. Төгсгөлд нь олон улс бүс нутаг, гадаад орны дэвшилт стандартыг хэрэглэх эрх зүйн орчин бий болсноор үндэсний үйлдвэрлэл хэрэглэгчид өөрийн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргах, шинэ технологи эзэмших өргөн боломж нөхцөл бүрэлдэж
улмаар тэдгээрийн өрсөлдөх чадвар дэвшилж улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд эергээр нөлөөлнө гэж үзэж байна. Хуулийн төслийг хянан хэлэлцэж дэмжиж өгөхийг та бүхнээс хүсэж байна. Шадар сайд баярлалаа. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар эдийн засгийн байнгын хороо дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг Улсын их хурлын гишүүн Дамбочир танилцуулна. Дамбочир гишүүнийг эндэрт урьж байна. Улсын их хурлын дарга гэрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2017 оны 6 сарын 20-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн стандарт техникийн зохицуулалт, итгэмжлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн үзэл баримтал болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх хэсэг асуудлыг эдийн засгийн байнгын ороо 2016 оны 10 сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. 17 оны стандарт техникийн зохицуулалт, итгэмжлийн тухай хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад мөрдөх стандарт техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний үйл ажиллагаа олон улсад тогтсон нийтлэг жишгийн дагуу хэрэгжих, худалдаан дах техникийн саад тутгарыг арилгах, худалдаа үйлчлэгээ хөнгөвчлөх, бүтээгдэхүүнд итгэлийн хэрэглэгчдийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, тохирлын үнэлгээний дүнг харгазан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ашиглалттай гэж хууль санаачлаж үзжээ. Байнгын орооны хурлаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн шинжилсэн найруулгын төслийн үзэл баримтал болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хурлаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ стандартчил, техникийн зохицуулалт, итгэмжлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн үзэл баримтал болон стандартчил, тохирлын үнэлгээний тухай хуульд хүчингүй болсон тооцох тухай, эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх хэсэг талаар эдийн засгийн байнгын орооны гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан байна. Дамбочир гишүүнд баярлалаа. Ажлын хэсэг танилцуулъя. Стандарт хэмжил зүүн газрын дарга Ган Төмөр, стандарт хэмжил зүүн газрын стандартчил тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Өнөр Жаргал, стандарт хэмжил зүүн газрын итгэмжлийн газрын дарга Ган Цэцэг нарын ажлын хэсэг хүрэлцэж ирсэн байна. За, хууль санаачлагчийн ихтгэл болон байнгын хорооны дүгнэлтээс асуулттай гишүүд байна уу? За, нэрсээ өгье. Болорчулуун гишүүнээр таслалаа. Элийн хамгаалан гишүүн асуултаа тавья. За, энэ маш чухал хууль байгаамаа. Харин одоо яагаад ингэж энэ сүүлийн жилүүдэд энэ хуулийн сураг гарчаад ирээсээ Улсын их хурлд өргөн баригдаж өгөхгүй байсан. Би тэрэнд их гайхаад байдгийг. Тэр нь бол хатуухан хэлэхэд манай энэ стандартчил хэмжил зүүн газар улсын мэргэжлийн хяналт гэдэг хоёр тал бол бизнесийн хамгийн их том дарамт нь энд байгаа байхгүй юу? Энэ бол миний ганцхан байр суурь биш. Жил бүхэн үндэсний аж үйлдвэрийн танхимаас энэ бизнес дэх дарамт, төрийн дарамт хамгийн их дарамттай газар бол энэ мэргэжлийн хяналт, энэ стандарт хэмжил зүүн газар гэж нэг юм байдаг. Би ч бас бизнесийн салбарт их олон жил ажиллаж байсан. Тэр нь улс орны өрсөлдөх чадвар бол энэ стандартчил хэмжил зүгээрээ хэмжигддэг. Манайхан бол баг дэлхийг алхмаас одоо хэдэн алхам хойно явж байгаа бүү мэд. Хувийн хвшлийн байгууллагууд ч баг үндэсний компаниуд бүгд энэ ISO гэдэг олон улсын стандартчлалын сертификат авчаад байж хаад өнөөдөр төрийн байгууллага нь уг нь би бол ойлгохтой бол энэ Монгол улсын стандартчил хэмжил зүүн газар нь өөрөө эхлээд энэ ISO-д шилжих ёстой гэж ойлгодог шүү дээ. Эхлээд өөрсдөө та нар шилжих ёстой байхгүй юу? Энийг баталгаажуулж яадаг биш. Тэг ийм хойрог байгаад би ерөөс гайхаад байна. Тэг олон улсын байгууллагууд нэлээд олон төсөл хэрэгжүүлэх гэж оролддог. Баахан зөвлөмжүүд бичиж өгдөг. Тэг зөвлөмжүүд нь ажил хэрэг болдгоо. Одоо ерөөсөө энэ гадны хөрөнгө оруулалтуудыг чинь оруулж ирэх хамгийн том гогт одоо юу гэдгийг чөдөр тушаа нь энэ байгаад байна шүү дээ. Ерөөсөө гадны хөрөнгө оруулагч нар чинь орж ирээд танай стандартууд болохгүй байна. Танай стандартууд олон улсын болж чадаагүй байна. Яг ингэснээрээ бол Монгол улсын өрсөлдөх чадвар бол дандаа ер нь бол Монгол улсын өрсөлдөх чадварыг дандаа хоош нь татдаг хамгийн гол үзүүлэлтүүдийн нэг чинь энэ стандартчлалын асуудал байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ хууль бол би их олзуурах гэж байна. Энэ хууль улсын их хурд дээр орж ирж батлагдаж гарна. За, энэ хууль батлагдаж гарснаас өнөөдрийн одоо энэ стандарт хэмжил зүүн тогтолцоо бол шин шатанд гарах ийм эргэцэн орчинд бас үүсэх юм байна гэж би олзуурах гэж байна. Нэг юмнаас болгоомжилж байна.
Манайхан нөгөө нүдийг авахж жагаад нуухыг авахж жагаад нүдийн сохлно гэж ярьдаг. Сайжруулж жагаад муутгах гэдэг нэг юм зовлон байдаг. Тэгэхээр өнөөдрийн байгаа энэ тогтолцоо одоо энэ хууль батлагдаж гарснаар өнөөдрийн та бүхний одоо энэ аж ахуйн нэгжид олгож байгаа стандартчил хэмжил зүй энэ тохиргооны энэ бичиг баримтууд олгодог, бичиг баримт олгодог энэ хүнд суртлын юм чинь дахиад одоо бүр муудчих юм биш үсттэй. Энэ дээр энэ ямар баталгаа байна? Цахим хэлбэрт орсон байж байгаа шүү дээ. Олон улсын хил хязгааргүй болсон байж байгаа стандарт гэдэг чинь. Тэр энэ цахим хэлбэрт орох хил хязгааргүй болох энэ зарчмууд яг олон улсад мөрдөгдөг энэ ISO-д мөрдөгдөг энэ зарчмууд чинь өнөөдөр мөрдөгдөж чадахгүй энэ хууль батлагдаж гарснаар. Ямар шин шатанд гарах юм? Одоогийн байгаас ямар шин шатанд гарах юм? Яг хийсэн одоо тооцоо судалгаа байна уу? Эсвэл нэг баахан дахиад нэг дарганаар баахан түшимлүүд, баахан хүнд суртлууд дахиад бий болох уу? Энэ дээр би өөр тодорхой хариуцлагатай юм хариултуудыг авмаар байна. 83 дугаар микрофон ган төмөр дарга хариулна. За цаанаас асна. 82 юм байна. 82. За энэ хамгаалан гишүүний асуулт хариулъя. За нэгдүгürt энэ хуулийг одоо яаж нэлээд удаа орж ирсэн гэсэн асуулт байна. Хоёрдугаарт энэ стандартын байгууллага өөрөө ISO-д шийдсэн үгүй юу гэсэн энэ асуултанд бас тодруулах гэж бодож байна. Тэгэхээр энэ хууль үнэхээр одоо 3 жилийн хугацаанд боловсрогдож байгаа. 2014-өөс 17 онд Монгол улсын стандартын тогтолцоог боловсронгуй болгох Европын холбооны төслөөр ийм санхүүжилттэй төсөл хийгдсэн. Энэ төслийн одоо үндсэн зорилго бол Монгол улсын хууль эрх зүйн орчлонг олон улсын стандартчлалын олон улсын жишигт хүргэх. Тэгэхдээ Монгол улсын өнөөгийн нийгэм эдийн засаг аж ахуй нэгж байгууллагын өнөөгийн түвшинд ойртуулж бүх судалгааны үндсэн дээр хүргэх ийм зорилт тавьсан. Энэ зорилтынхаа хүрээнд дээр бид нэр Европын холбооны төслийн багтай хамтарч ажиллаж энэ хуулийн төслийг оруулж ирж байгаамаа. Ийм учраас үндсэндээ бол Монгол улсын стандартын тогтолцоо бол олон улсын жишгийн дагуу өөрөөр хэлбэл дэлхийн 159 орны эдийн засгийн хөгжлөөр нь ингэж хувааж авч бүх загваруудыг судалж энэ дээр ингэж оруулж ирсэн ийм төсөл гэдгийг бас хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. За хоёрдугаарт энэ олон улсын стандартын байгууллагууд өөрөө ISO 9000-ыг нэвтрүүлдэг. Монгол улсын стандартын байгууллага энийг нэвтрүүлэх болоогүй мүү гэсэн асуулт байна. Тэгэхээр энэ бол яг тийм байгаа. Бид нэр Европын холбооны стандартын байгууллагуудын туршлагыг их хурлын баг, засгийн газрын баг ингээд судлаад үзэхэд бүх орны стандартууд бол ISO 9000-ыг нэвтрүүлдэг юм байна. Герман, Англи. Тэгээ peer assessment гэдэг өөрсдийгөө үнэлээд 2 жил тутам үнэлээд ингээд гэрчлэгээгээ сонгоо явдаг. За энэ туршлагыг бол Монгол улсын стандартын байгууллага бол анх удаа төрийн захиргааны байгууллага бид хэрэгжүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл бас энэ Европын холбооны төслийн багтай хамтарч ажиллаад Монгол улсын стандартын байгууллагад ISO 9000-ыг нэвтрүүлэх ийм ажлыг 2 жил гаруй хугацаанд зохион байгуулад 2016 онд анхныхаа үнэлгээг хийлгэсэн. Дэлхийн 3-т ордог Афнор гэдэг хөндлөнгийн Францын байгууллага энэ үнэлгээг хийсэн. За өнөөдөр өчигдөр ингээ 2 өдөр манайх давтан үнэлгээнд орж байна. Ингээд өөрөөр хэлбэл стандартын байгууллага бол олон улсын стандартыг нэвтрүүлсэн гэж ингэж хэлж болно. Таны асуултанд. За 3 дугаарт бизнесийн хүнд суртлыг арилгахад энэ хөшүүрэг болгож чадах уу гэж. Үнэхээр энэ үндсэндээ Монгол улсын стандартын тогтолцооны хууль эрх зүйн орчин бол 3 үе шаттай байсан. 97 онд, 94 онд, 2003 онд, 2018 онд энэ тогтолцоог нэвтрүүлснээр бол энэ хуулийг хэрэгжүүлснээр бол энэ эрх зүйн орчин бол жинхэнэ олон улсынхаа жишигт яг хүрх юм. 2003 онд бол 50% хүргээд орхисон байсан. За ингэснээрээ бизнес дээр яг хамгийн гол зүйл бол бид бол Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартыг нэг хэсгийн заавал мөрдөх, нэг хэсгийн сонгон хэлбэр хэрэглэдэг гэж баталгаажуулж гаргадаг байсан. Статистик тоогоороо бол 6140 стандарт, эдгээрийн 51% нь бол
заавал мөрдөх статустай байгаа. Одоо энэ стандарт гарснаар бол бүх стандартыг бол яг олон улсын жишгийн дагуу сонгон хэрэглэлт одоо шилжүүлж байгаа юм. А яг одоо тэр хүний эрүүл мэнд, байгаль орчин, улсын аюулгүй байдал хомоогтой одоо эзэгтэй эрсдэл үүсгэх тэр объект бол техникийн зохицуул гэдэг захиргааны заавал мөрдөх баримт